Эй, за сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Влогер бэлтгэн байна. За би яг одоо Revo-гийн гадаа Монголын хамгийн үнэтэй болон сор машинууд, ховор содон машинууд ирсэн байна. За тэгээд Spare Charge-аас зохион байгуулж байгаа. За Cars and Coffee гэдэг ерөнхийдөө бас уламжлалт болгон явуулдаг баха. Тэгээд энэ дээр юун дээр ирсэн. Мэдээж энд Монголын хамгийн үнэтэй машинууд нэгдүгээр цугларсан байна. Хоёрдугаар ховор содон, за бараг магадгүй ганц байдаг машинууд хөдөл цугларсан байна. Хэдүүлээ энд ямар машин цугларсан бэ гэдэг хамтдаа энэ аваар явж харцгаая. Би жоохон оройхон ирлээ. Тэгээд эхнээс ер нь жоохон явцгаах гэж байгаа шиг байна. Явахаас өмнө газ та бүхэндээ танилцуулчих. За тэгээд та бүхэндээ шинэхэн влогороо уулзч байна. За шинэхэн влогороо. За мэдээж би сая эхлэлээр хэлсэн Spare Charge-ийн зохион байгуулж байгаа. Cars and Coffee гэж дүүгээ танилцуулъя билгүүдээ. За мэдээж бас YouTube дээр бас суперкаруудын контент хийдгээр нь та бүхэн маань маш сайн мэднэ. За ямар болж байна? Хүлээлтээс бол давлаа. Энэ жил яг хажууд ресторант голынхаа хажууд юм гоё локейшн дээр хийсэн болохоор хүмүүстэй ч их таалагдж байгаа шиг байна. Миний хувьд бол миний expectation-ыг давлаа. Үзэгчид, оролцогчид маань бас гоё байгаа болтугай гэж найдаж байна. Харамсалтай нь модны цагаан их байна тийм ээ. Ер нь өнөөдрийн байдлаар нийт хичнээн машин төлрөө. Тоо алцаа. 60-70 мал байгаа хаа. 60-70. За би яг тоолж үзээг ингээл завгүй л яваад байна те. Одоо ерөөхдөө жоохон шугтартай шиг хандж байна. Тэ одоо ер нь дуусч байна те. Өглөө 11-ээс хойш хүмүүс цуглаад одоо 2:40 юу л жилээ. Одоо дуусах шүү те. Тэ одоо 30 жилтэй хийж байна. 30 жил ер нь жилд ганц л удаа хийж байгаа. Ганц гэж ер нь үзэж байгаа. Бас хэд олон болчоор зуны амралт бас наадам гээд бүгдээрээ хөдөө явчихдаг нэг тийм. Наадмын өмнө яг өмнө л цуглуулахгүй бол ихэнх нь ийш тийш ягаад тийш явчих байх те. За хоёул энэгээр нэг жоохон хамтаа явах уу? Яв. За энэ нөгөө хиний дээр байсан. McLaren мөн биз дээ. BB Cars хэлсэн. Тэр тэндээ одоо байгаа юу ер нь? Агуу энэ зарцтай болчихсон байгаа. Болчихсон. Аха. Энэ машины үнэлгээний хувьд хэдэн төгрөгийн машин? 800 сая. За 800 сая машин дээр чинь энэ ганц байгаа юу? Ганц байгаа. За эцэдүүд нь бол машин баха. Мөн үү? Ихтэй арай зарагдаг баг. Аха. Төрөө найзын шоурумоос ирэхэд бас гой машинууд гардаг шүү дээ, тий. 911 GTS. Black Series AMG. Өрцөөн тоогоор ирдэг чинь. Энэ машиныг ярьж байгаа шүү. Карбон. Энэ одоо жишээ нь энэ машины үнэлгээний хувьд хэднөр нь үнэтэй вэ? Одоо яг би яг сайн мэдэхгүй байна. Канадад $600,000 хавцаа байдаг байх шүү. Танаа дээр цугларсан хамгийн үнэтэй машин ямар хэднүүрний машин ирсэн бэ? Миний бодлоор нэг бол энэ. Эсвэл тэр өндөр G класс баха. Brabus тий. Энэ хоёрын нэг л байгаа. Үзэгдэж харагддаг машинууд бас амар их шүү дээ тий. Тэгээ энэ хоёр ингээд сая сүүлд Монголд орж ирсэн Corvette C8. Бор дугаар мугаараач авах, судлах юугаач авах, цоошин юм шүү. Гой содон машин байна. Яриад бол дуусахгүй. Яриад дуусахгүй юм байна. Ямар болон зогсоо ивентээр уулзалтаараа автын соёлыг ингэж түгээж энэ тэнхэхгүй бүх төрлийн машиныг бүгдэнд нь ялгаа оноог нь харуулж тэ энэ чинь бас энэ тэнд байдгүй юм баггүй. Энэ нэг влогоор дандаа нэг GZX эсвэл GDM төрлийн машинууд аяг харуулдаг. Сая бүр ажил гаргаад лаграас наашаа бүр түнчсээр орж ирлээ. Түрүү жил бас эрийг хийж байгаад ажилтаа байж байгаа амжааг байхгүй. Тэгсэн чинь энэ жил дүүхэн зохион байгуулж байгаа юмыг бас очиж сонирхъя. Дандаа Монголын ховор содон, суперкарууд, тэгээд дээрэс нь ер нь Монголд хамгийн үнэтэй гэж тооцогддог машинуудыг нэг өдөр гоё цуглуулад тэгээд бас энэ хүмүүст бас айгуу шүү дээ. Зарим хүмүүс ингээд амар үнэтэй спорт машин гэдэг. Энэ ингээд гоё бенз чинь тэгэл эцээс яг нэг Land 200 300 шиг л үнэтэй байна шүү дээ. Гол нь соёл, сонголт, мэдрэмж бүх юм шал өөр. Тэгээд ер нь бол те одоо энэ хүмүүс ингээд амар үнэтэй тийм ингээл хил ам хийгээд юм дээр нэг G class хэл үнэтэй. G class хогоор болсон шүү дээ. Чи зүгээр л хүмүүсийн хобби, сонирхол гэдгийг ойлгох хэрэгтэй, хүндлэх хэрэгтэй. Тэгээ яг үзвэл бас Монголд юм гоё машинууд байдаг. Олон төрлийн өөр сонирхолтой хүмүүс байдаг бүгдтэй. Яг эдрий чи хүмүүс ингээд гоё бас тухтаа хармаар байгаа байхгүй тий. Ингээд зогсож явахт нь тэр боломжийг бас Монголд маань бас аюу гоё нээгээд маш олон хүмүүс үздэг юм байна. Ер нь бол би одоо яг дуусч яхад нь бараг шихөө ирэхэд хүн бол бас битүү байж идэв юм байна. Тэгэхээр өглөөнөөс хойш 11-ээс гисэн шүү дээ, тий. 11-ээс хойш гэхдээ ер нь бол бүжгэнсэн баха, тий. Тэгэл ирэх нь ирээд, явах нь яваал. Гоё networking event байгаа. Ингээл зогсоороо ингээл хүмүүс машинаа үзэл асуугаад чи юм шиг яа дээ, тий. Чи юу ийдээ хоёлоо танилцъя.
бизнес юу вэ? Ирчүүд чинь тэгэл машинаар холбогддог шүү дээ. Тий. Магадгүй гоё бизнесийн хамтрагчдаа бол эндээс олох боломжтой тий. Манай Улаанбаатарын community гоё спорт машин ундаг залуучууд маань улам ойлгож өөрсдөө дэмжиж ирж байгаад маш их баярлж байна. Бүгдэнд нь маш их баярлалаа гэж хэлмээр байна. За дүүд амжилт нэг жоохон тойройдох юм. Нөгөө нэг сонирхоод яваад. Бас сонирхолтой машин ирсэд байгаа шүү дээ. Яриамаар аваа. Тэргээр бас байж ааруу зогсож байгаа шиг юм тий. Биш манай рэкет арснаа. За энэгээр ингэ сонирхон бол за Камаронууд байж байна, Бензүүд байж байна. GT-ууд. За энд бас нэг гоё ховор сод өнгөтэй 2000 гэсэн дугаартай R660 GT-R 35. Драгийн дугуйтай. Ой, сайн уу? Юу вэ? За энд бас нэг гоё M5 BMW. Па тийм үү? Па. Танаа авч машин үзэсгэлэнд оролцсон юм уу? А? Аль машин хайж очиж зогслоо харъя. Яа, за сайн уу хандаа. Энэ манай аавын машин гэцэнд орж ирж шүү дээ. За бас нэг жижиг машины хоббит нөө. За. Амч дахин энэгээр нэг жоохон тойройдох юм. 26:00 чинь нөгөө нэг манай түрүүний ихэн дүнх мөн бэстэй. 26:00 чинь түрүүний задгах мөн шүү дээ, тий. Бас гялгартаа орж байгаа. 110 да. Бас яг энэгээр маш олон жил байж байгаа. Энэ бас яасан гоё гялгар юм бэ? Эцэд нь үгүй юу? Эзэн юм шиг суугаад яг энэ хэдэн хоног хэ? Вио. Вигэр байгаа юу? Юм сток оо тий. Гой гэлгараар байна шүү. За МК5. Айгуураас нэг гой. За энэ юм шиг бэ? Энэ эзэн байгаа мó энэ машин ээ? Энэ эзэн ээ нөө. За өдрийн мэнд. За машина гоё юу авах гээд авчирсан биз дээ тий. Танилцуулбал хэдэн оны Subaru Esta яваа. Энэ болохоор 15 оны Esta яваа. Тэгээ юу драг чиглэж юм хийж байгаа. Яг сетап нь бол бүрэн гүйцэд болоогүй. За нэг 90 орчим хувьтай явж байгаа. Энэ болохоор мотор доторх нь болохоор Америкийн IG үйлдвэрийн 0 гүйлттэй short block тавьсан байгаа. Forged Porsche бүх юм нь forged. Яг нь ерөнхийдөө нэг 900 орчим HP даах чадaltaй гэж ярьдаг. Одоо миний хийсэн сетап бол нэг 600-650 орчим зорж хийж байгаа тийм сетап байгаа. машины чи үнэлгээ одоо ерөөхдөө эднөр болсон байна. За энэ нэг яг хийсэн юм нэг 140-од орчим сая төгрөг. Сток өртөгтөр нь тэр нэг өртөгтлөөр тэгээд ер нь 200 бараг гарчих байгаа. 200 гараа. Тайм атак дээр гарч үзсэн үү? Гарааг байгаа. Энэ ерөөсөө одоо л сетап нь хийгдэж шүү дээ. Ерөнхийдөө 90% явж байгаа. Бэлтэж байгаа тэн дэрэг байгаа. Гаражнаас дөнгөж гаргаж байгаа л дэрэг гэж байна. Окей. За амжилт хүсье. Гой машин гарч ирж байгаа юм шүү. За энэгээр бас гоё аарууд. Энэ минь бас аарууд байж гин. Дигдэг 50 35 байж гин. Ганц ламбо эндээс авчих уу? А. Энэ зархаар ламбо байна уу? Тэ. Авчих уу гэс. Чи унаа авчих. Анх машинтай ирцээ. А. За дуудлагын жолооч дуудаа унаа явуулчихоо. 255 30 20 гэсэн хэмжээтэй байна те. Хамгийн орж ирсэн ламбо. А энэ оо. Гоё те. 008 гэсэн дугаартай. Тэгэл энэ ховор содон машин чи ерэн тэгэл Улаанбаатарын хотыг нэгдүгээрт маш гоё чимж байгаа. А хоёрдугаарт гэх юм бол гоё ховор содон машин гэдгээр хүмүүсийн бас харах дуртай суперкаруудын нэг ялчгүй. Энэ бас нэг улаан зогсож байна те. Энэ бас ерөнхийдөө сүлд орж ирсэн үү? Сүүлийн хоёр нь үү те. Энэний мөнгө бас л үзэтэй штэ. За энд бас 001 009 гээд Rolls-Royce-ууд зогсож байгаа шиг байна. За энд бас нэг гоё. Энд пул карбон юм шүү баг. За энд Монголд ганц байгаа юм байна. K1 гэдэг. Ерөнхийдөө карбон оруулгууд нь бол маш олон ордог. Энэ фендерүүд нь бол бүгд тийм карбон юм байна. K1 гэж байна шүү. Ондоо юм а те. Ойролцоогоор хэдэн төгрөг байгаа бол энэ тэрбум уу?
Аха. За нэ 1000 гэсэн дугаартай M4 байж гин. S63 ерөнхийдөө гоё карбон оруулагтай бенз 90-ийн бензэд карбон оруулагтай болох супер юм те. Зөө. За энэгээр бас ингээд ерөнхийдөө машинууд зогсож байгаа манайхаа. Машинууд бол битүүл байна. AMG GT 23 титэг. Тэр миний хувьд анх удаа ерөнхийдөө бас дүүгийн хийж байгаа энэхүү одоо митингийг бас сонирх гэж хүрэлцэн ирсэн. Хүн бол маш их ирдэм байна. Мэдээж бас гой суперкарууд маш гой хүмүүс бас цуглардаг ийм зүйл болд юм байна. Обод нийтдээ ободтой байна. 275 35 араас. Хойдол нь арай өргөн байгаа юу? Хойдол нь арай өөр хэмжээтэй явагддаг те. Тэ 85 285 30 арай өөр удаа авчиж чинь те. Саар салонтой судал муудлноос гоё карбоны оруулагтай. Яг фул карбон. Тийм ээ те. Янз юм байна. Одоо идэж суперчаржер уу? Суперчаржер хаа те. Evolution уу? Evo бас энэ бас Racing. Бас ховор машинуудын нэгтэй тий 102 гэдэг байж байна. За энд Honda. Hi-P гэх машин багш байна. Хятад машин биз дээ тий? Hi-P. Хаадга нанаас онгоолгоч юм уу? За. Хятад машины өгчлөл бас стилтэй болчихлоо шүү. Гоё юм байна те. Чи яадаг ичтэй лээ. 100% цаглгаа. 100 цаглгаа. Яг седан төрөл дотор бол яг хөө тэгээд Монгол одоо энэгээр нэг гэрэл мэрэл насаад юм ингээд бичиж гараад идэв юм текст бичээ. Дурын үгээ бичиж болно те. Тэр юм байна те. Энэ ганцхан байгаа байлоо энэ юм. Тий одоо ганц л байна. Тий. Яг давуу тал нь юу 120 кВт цагийн батарейтай. 700 явж байгаа. За ангалтай шүү дээ те. Ангалтай юм те. Одоо хамгийн одоо юу гэдэг хэмнэлтэй байсан юм болоо тий. Эко. Орой гэртээ очиод зингэлж чинь. 700 явдаг машин чи одоо ажил гэр хоёроор за хотод ундаа үнэлээ өдөр явчихна үстэй. Бараг тэгэл нэг сардаа 2 сэнгэлж байгаа. Тэгэхээр тэгээ бүтэн сэнгэлээд нэг 1000 хэдэн зуун төгрөг 2000 төгрөгний л тогны юм гард юм л шүү дээ ерөн. Би чи бүр жигээ зараад авч ирсэн шүү дээ. За. Баярлаа. Энэ чи унж ирсэн юм уу? Тамаа манай дүү бас энийг унж ирсэн юм байна. Энэ юу гэдэг загвар ээ? SL гэдэг загвар биш үү? SL 55. За. 2024 оны. Тэгээд ерөөсөө цоо шинээрээ байгаа. SL 55 гинэ. Бас гоё юм те. Он одоо эдэн оны машин байх вэ? 24 оны SL 55 гээд бензин бас шин загваруудын нэг юм байна те. За ерөн хүмүүс хараад явцгааж явах шиг байна те.
За манайха ерөнхийдөө энэ хавьд юун дээр Cars and Coffee-гоор бас ирж бэлгүүдэд дүүгийнхэн бас хийж байгаа бас энэ митингийг жил болгон зохион байгуулдаг. Энийг энэ жилийнхтэй нь бас амжиж ирлээ. Тэгээд Монголын супер карууд цугларсан байна. Монголын ховор содон машинууд цугларсан байна. Тэгээд маш гой машин тэрэгнүүдийг бас та бүхэндээ влогоор товчхон танилцууллаа. Тэгээд влогтой хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн влогоор хэдүүлээ. Эргөө уулзцгаая. Тэгээд энэ түрээд энэ влог маань дуусч байна. Удахгүй араас шинэ контентууд влогууд маань та бүхэндээ хүрэх болно. Баяртай манайхаа.